Борлуулалтын удирдлага мультимедиа сурах хүчгийн 8 дугаар бүлэг зах зээлийн потенциалыг тооцож борлуулалтыг таамаглах нь. Энэхүү хичээлийн хүрээнд бид дараах үндсэн дэд сэдвүүдийг авч хэлсэн. 1-р борлуулалтыг таамаглах хэрэгцээ яагаад үүсдэг вэ? 2-р борлуулалтын таамаглалын түвшин, борлуулалтанд нөлөөлдөг хүчин зүйлүүд. 3-р борлуулалтыг таамаглах тоон болон тоон бус аргуудыг авч үзэх юм аа. За ингээд эхнийхэн дэд сэдв рүү оръё. Борлуулалтыг таамаглах хэрэгцээ яагаад үүсдэг вэ? Борлуулалтыг таамаглах хэрэгцээг дараах байдалтайгаар тодорхойлж болно. 1-р борлуулалтын таамаглал дээр үндэслэж санхүүгийн үйлдвэрлэлийн борлуулалтын зэрэг төлөлтүүдийг хийж гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл энэ төлөлтүүд маань хэрэгч хүйц бодиттой байхын тулд зайлшгүй таамаглал дээр үндэслсэн байх ёстой. Ямар хэмжээгээр үйлдвэрлэхээ гэдгээ тодорхойлохын тулд ямар хэмжээгээр борлогдох вэ гэдгээ. Ямар хэмжээний санхүүгийн нөөц хуваарлах вэ гэдгийг таамаглахын тулд ямар хэмжээний борлуулалтын орлого орж ирэх вэ гэдгээ тооцох хэрэгцээ шаардлага үүсдэг. Ийм учраас борлуулалтын таамаглал гэдэг бол аливаа төлөлтүүдийн үндэс суурь байдаг байна. 2-р борлуулалтын албаныхаа зорилтыг тодорхойлох. Албаны зорилт бодиттой байхын тулд хүмүүсийг сэтэлжүүлдэг, идэвхжүүлдэг, тэнд хүрэхийг хичээдэг, зүтгэдэг байлгахын тулд таамаглал дээр үндэслсэн байх шаардлагатай байна. 3-р борлуулалтын төсөв боловсруулах. Борлуулалтын үндсэлтэй төсөв юунаас ургаж гарч ирдэг вэ? Борлуулалтын таамаглалаас. Хэр ихийг олох вэ гэдгээс хамааруулаад хэр ихийг зарах вэ гэдгээ шийддэг байна. За эцэст нь борлуулалтын үйл ажиллагаагаа хянах. Бид борлуулалтаа таамаглаж чадах юм бол борлуулалтын ажилтнууд маань үнэхээр өндөр сайн гүйцэтгэлтэй байсан юм байна. Аль эсвэл боломжийг ашиглаж чадаагүй юм байна. Аль эсвэл энэ зүгээр зах зээлийн өсөлт байсан юм байна гэдгийг ялгаж салгах тэр боломж нөхцөл байдаг байна. За ингээ борлуулалтын ташаа таамаглал ямар хорон нөлөөтэй болох талаар бүгдээ авч үзье. Борлуулалтыг хит их болоод хит багаар таамагласан тохиолдолд байгууллагын тодорхой функцүүдэд янз бүрийн нөлөөллүүдийг үзүүлж байдаг. Жишээ нь борлуулалтыг хит ихээр таамагласнаас болоод үйлдвэрлэлийн хувьд бол илүүдэл гарц үүсдэг. Хит их таамаглажсан учраас хит их хэмжээгээр үйлдвэрлэжсэн байдаг. За тэгтэл нөгөө хит их хэмжээний үйлдвэрлэжсэн бараа маань борлогдохоо байлаад ирдэг. Харин хит багаар таамагласан тохиолдолд эрэлтийг хангаж чаддгүй барааны хомсдол үүсдэг. За 2-дугаарт нь агуулгын хувьд бол хит ихээр таамаглажсан тохиолдолд агуулгын багтаамж хүрэлцдэг. Яагаад гэвэл хит их гэж бодсон учраас их хэмжээгээр үйлдвэрлэсэн байдаг. Агуулгын багтаамж хүрэлцэхэ байлаад ирдэг. Харин хит багаар таамагласан тохиолдолд агуулгын ашиглалт багасаад алдагдсан боломжийн зардал маань нэмэгддэг байна. За санхүүгийн хувьд аваад үзэх юм бол хит ихээр таамаглаж байгаа тохиолдолд бэлэн мөнгөний илүүдэл үүсдэг. Өөрөөр хэлбэл маш их хэмжээний зардлыг төсвөлчихсөн учраас бэлэн мөнгө сул хэвтээд. За хит багаар таамаглах юм бол бэлэн мөнгөний хомсдол үүсчихдээ. Яагаад гэвэл борлуулалтын зардлууд өндөр гараад эхэлдэг. За 4-р маркетингийн идэвхжүүлэлтийн хувьд аваад үзэх юм бол хит ихээр таамаглаж байгаа тохиолдолд их өндөр төсөвтэй үр ашиггүй идэвхжүүлэлтүүд хийдэг. Харин хит багаар таамаглаад идэвхжүүлэлтээ хийх юм бол зах зээлдээ бүрэн дүүрэн мэдээлэл хүргэж өгч чаддаг. Харин хуваарлтын сувгийн хувьд хит ихээр таамаглаж байгаа тохиолдолд зардал өндөртэй эрэлтээс давсан хуваарлтын сувг ашиглаад байдаг. Хит бага байгаа тохиолдолд эрэлтээ хангаж чаддаг байна. Үүний хувьд аваад үзэх юм бол хит ихээр таамаглаж байгаа тохиолдолд эрэлтээс давсан илүүдэл бүтээгдэхүүн байгаа учраас нэгжийн үн буурдаг. Харин хит бага байгаа тохиолдолд үн маань өсөж таардаг. За борлуулалтын ажилтны хувьд бол хит их таамаглагдсан тохиолдолд шаардлагагүй баахан борлуулалтын ажилтнтай болоод борлуулалтын зардал чинь тэр хэмжээгээр нэмэгддэг. Харин хит бага байгаа тохиолдолд борлуулалтын ажилтнуудын ачаалал ихсээд борлуулалтын үйлчилгээ харилцагч нартаа хүрч ажиллах боломж нөхцөл байдгүй бол 8-дугаар хэрэглэгчтэй тогтоох харилцаа холбооны хувьд шаардлагагүй үйл ажиллагаа үргэлжлэн зардал хит их таамаглал дээр гарч ирдэг. Хит баг дээр хэрэглэгчтэй тогтоох харилцаа холбоогүй болоод сэтгэл ханамж нь буурдаг. Учир нь борлуулалтын ажилтнууд маань маш их ачаалалтай явж байгаа учраас хэрэглэгчдэд хүрч үйлчлэх боломж нөхцөл багасдаг байна. Ашигын хувьд аваад үзэх юм бол хит ихээр таамаглаж байгаа тохиолдолд үнчин буурч байгаа учраас нэгжийн ашиг чинь буурдаг. Хит багаар таамаглаж байгаа тохиолдолд нэгжийн ашиг өндөр боловч эрэлтээ хангаж чадахгүй байгаа учраас нийт ашиг чинь буурдаг байна. За ингээд хоёр дахь дэд сэдв рүү оръё. Борлуулалтыг ямар түвшин таамагладыг борлуулалтын нөлөөлдөг хүчин зүйлүүдийн талаар авч үзье. Борлуулалтыг таамаглахдаа дараах үндсэн 4 түвшин таамаглаж болно. За зах зээлийн багтаамжаа тооцох ёстой. Зах зээлийнхэн потенциалыг тооцох ёстой. Борлуулалтын потенциалаа, борлуулалтын таамаглалыг гаргаж ирэх ёстой байна. За энэ таамаглалын түвшингүүдийг тайлбарласан байна.
Зах зээлийн багтаамж гэдэг бол зах зээлийн нийт хэрэгцээ буюу үнийн хүчин зүйлсийг стотсон хэмжээ. Харин зах зээлийн потенциал гэдэг бол тухайн зах зээл дээр борлуулж болох дээд хэмжээ. Салбар нь өндөр хөгжсөн үед бол энэ салбарын нийт борлуулалттай тэнцдэг байна. За 3 дугаарт борлуулалтын потенциал гэж байдаг. Тухайн компани борлуулж чадах дээд хэмжээг борлуулалтын потенциал. За 4 дугаарт бидний яриад байгаа борлуулалтын маань таамаглал буюу компани хүлээгдэж байгаа борлуулалт. За 5 дугаарт борлуулалтын нормоо бас тооцож байна. Норм гэдэг маань борлуулалтын ажилтны борлуулж чадах тэр зорилттой хэмжээг норм гэж хэлж байгаа нэ. За ингээд тус бүртэн жишээ аваад үзье. Зах зээлийн багтаамж гэж юу гэсэн? Үнийн хүчин зүйлийг эс тооцсон. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн төлбөрийн чадварыг эс тооцсон тийм зах зээлийн нийт хэрэгцээг юу гэж хэлдэг гэхээр зах зээлийн багтаамж гэж хэлдэг. За бидний энэ жишээн дээр Улаанбаатар хотод 234 мянган өрх байгаа. Түүнээс 95 мянган өрх нь байранд амьдардаг. Орон сууцнд амьдардаг. Тэгэхээр энэ 95 мянган өрхөд орон сууцны хэрэгцээ гарахгүй гэж үзээд үлдэж байгаа өрхүүд нь гарч байгаа гэд 60 м квадрат байр хэрэгтэй $800 бодох юм бол нийтдээ Улаанбаатар хотод 2007 онд амьдарч байгаа орон сууцны зах зээлийн багтаамж нь 6 тэрбум 672 сая доллар болох нэ. За үүний дараагийн тооцоол бол зах зээлийн потенциалын тооцоол. За зах зээлийн потенциалын тооцоолыг хоёр янзаар ойлгож байна. Нэгдүгээрт хэрэглэгчдэр нь тодорхойлж болно. Нийт хэрэглэгч нэг удаагийн худалдаа авалтын хэмжээ, дундаж нь давтамж, тэнцүү зах зээлийн потенциал. За энэ дээр зах зээлийн багтаамжаас юугаар ялгаатай юм бэ гэхээр нийт хэрэглэгч, нийт хэрэгцээ гэдгээр ялгаа. Нийт хэрэглэгч гэдэг маань нөгөө төлбөрийн чадвартай тийм улсуудыг хэлээд байгаа. Харин нийт хэрэгцээ гэдэг бол төлбөрийн чадварыг стотсон хэмжээ байна. За хоёр дахь арга бол салбарын өрсөлдөгчдийн борлуулалтын нийлбэрийг. Тухайн салбар нь их өндөр хөгжчихсөн байгаа тохиолдолд тухайн салбарт өрсөлдөж байгаа бүх компаниудын борлуулалтын орлогын нийлбэрийг зах зээлийн потенциал гэж үздэг. За одоо бүгдээрээ түрүүнийхэн жишээн дээр тооцоод үзэх юм бол за 2007 онд Улаанбаатар хотод нэг 6,000 орон сууц зарагдсан гэж үзэх юм бол нийтдээ $288 сая долларын зах зээлийн потенциалтай байсан байх нэ. За ингээ 3 дахь үе рүүгээ буюу борлуулалтын таамаглах үе шат руу оръё. За борлуулалтыг таамаглах гэдэг бол маш хэцүү зүйл. Та бүхэн мөсөн уулыг харж байгаа. Усны доод хэсэгт нь 90% байдаг. Ил хэсэг дээр 10% нь харагдаж байна. Яг үүнтэй адилхан борлуулалтыг таамаглах боломж нөхцөл маань 10% та харагдаж байна. Үлдсэн хэсэг нь 70 байдаг. Бид ирээдүг мэдэхгүй. Гэхдээ бидэнд таамаглах боломж бий гэдгийг мэдэж явах хэрэгтэй байна. Борлуулалтыг таамаглахдаа хамгийн ихний хийх ёстой зүйл бол борлуулалтанд нөлөөлдөг хүчин зүйлсүүдийг тодорхойлох явдал байдаг. За эдгээр хүчин зүйлсүүдийг ерөнхийд нь хянагдах, үл хянагдах гэдгээр нь ангилждаг. За энэ талаар бид нэр түрүүчийн хичээлдэр ярьсан учраас шууд цаашаа явъя. 3 дугаар дэд сэдэв борлуулалтыг таамаглах тоон болон тоон бус арга. Борлуулалтыг таамаглахдаа үндсэндээ тоон болон тоон бус аргаар үздэг. За тоон бус арга гэдэг нь болохоор дотроо хоёр аргатай. Харьцуулан дүгнэх арга, зах зээлийн судалгааны арга. Харин тоон арга нь болохоор хугацааны цавааны аргууд, замун шалтгаан ур дагаврын аргууд гэсэн хоёр үндсэн бүлэг аргуудад хуваагддаг байна. За бүгдээрээ одоо тоон бус аргыг илүү наривчилж үзье. Тоон бус арга гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр туршлага, мэдлэг, мэдрэмж, маркетингийн судалгаан дээр үндэслээд борлуулалтаа таамаглаж явах юм бол энэ маань тоон бус арга байна. За тоон бус аргын хамгийн ихний бүлэг арга бол харьцуулан дүгнэх арга. Хамгийн ихний арга бол захирлын зөвлөлийн арга. Захирлын зөвлөлийн арга бол хамгийн энгийн бөгөөд эртний арга. Захирлын зөвлөлд багтж байгаа тэр гишүүд ирээдүйн борлуулалтын талаар өөрсдийнхээ саналыг гаргаад тэдгээрийн дунджаар борлуулалтыг таамагладаг байна. За хоёр дахь төрлийн арга бол Delphi техникийн арга байна. Delphi техникийн арга бол мэргэжлийн экспертүүдийн тусламжтайгаар борлуулалтаа таамаглаж явах юм бол үүнийг Delphi техникийн арга гэж хэлдэг байна. Мэргэжлийн экспертүүд өөрсдөө ирээдүйн борлуулалтын талаар тодорхой санал дүгнэлтүүдийг гаргана. Эдгээр санал дүгнэлтүүд нь тодорхой нэг дүгнэлт болон болтлоо Delphi техникийн арга үргэлжилж явдаг байна. За манад бол энэ аргыг төдийлөн ашигладаг. Учир нь тодорхой салбар дахь мэргэжлийн экспертүүд төдийлөн их байдаг учраас энэ аргыг ашиглах нь хүндрэлтэй байдаг байна. За 3 дугаар борлуулалтын ажилтнууд бүлэглэх арга байдаг. Борлуулалтыг таамаглахдаа борлуулалтын ажилтнуудаа ашиглаж болно. Яагаад тэгэхээр борлуулалтын ажилтнууд чинь өдөр болгон хэрэглэгчтэй харилцаж байгаа. Нөгөө талдаа борлуулалтын ажилтнуудаар дамжуулж борлуулалт чинь хийгдэж байгаа. Тийм учраас борлуулалтын ажилтнуудаа бүлэглээд та нар дараа жил 2009 онд ямар хэмжээний борлуулалттай байх вэ гэдгээ таамаглаад хүрээд ирээ гэд
явуулчих юм бол энэ борлуулалтын ажилтнуудыг бүлэглэх арга байна. Өөрөөр хэлбэл өөрөө өөрсдийнхөө ажлын гүйцэтгэлийг өөрчилж таамаглана гэсэн үг. Гэхдээ энэ аргыг ашиглаж байгаа тохиолдолд нэг зүйл байдаг, тэр нь борлуулалтын таамаглал жоохон бага гарах гэдэг. Яагаад тэгэхээр борлуулалтын ажилтнууд төдийлөн их амлах сонирхол байдгүй, аль болох багаар амлаад түүнийгээ давуулан биелүүлэх сонирхолтой байдаг байна. За Томас аргын дараагийн нэг бүлэг арга бол зах зээлийн судалгааны арга. За үүнд худалдан авагчдаас захиалга авах арга байж болно. Цөөн тооны худалдан авагчтай байгаа тохиолдолд ирээдүйн худалдан авах барааны хэмжээгээр нь захиалгыг урьдчилаад авчиж болно. За та бүхний мэдих төмөр замын ачаа тээвэр гэхэд үндсэндээ харилцдаг нэг 70 гаруй тээвэр зуучин компаниуд байдаг. Тэр компаниуд руугаа хандаад за та бүхэн 2009 онд 2010 онд хэдий хэмжээний ачаа тээврийн захиалга өгөхөөгээд урьдчил захиалгыг аваад түүнийгээ нийлүүлээд гаргаад ирэх юм бол энэ маань худалдан авагчдаас захиалга авах арга байна. За зах зээлийн судалгааны аргын хоёр дахь төрлийн арга бол зах зээлийн туршилтын арга байдаг. Шинэ бүтээгдэхүүн гарах, шинэ зах зээл дээр гарч ирж байгаа тохиолдолд энэ аргыг дийлэнх тохиолдолд ашигладаг. Яагаад гэвэл шинэ зах зээл, шинэ бүтээгдэхүүний талаар ямар нэгэн өнгөрсөн үеийн өгөгдөл байдгүй, ямар нэгэн туршлага байдгүй. Тийм учраас бага хэмжээгээр борлуулалт хийж үзээд түүн дээр үндэслээд цаашдаа том зах зээл дээр гарахаар ийм үр дүнтэй байх юм байна гэдгийг таамагладаг аргыг зах зээлийн туршилтын арга гэж хэлдэг байна. За дараагийн үндсэн арга бол тоо арга байна. Тоо аргын гол философи бол өчигдөр бол өнөөдрийн эхлэл, өнөөдөр бол маргааш үргэлжлэл. Өөрөөр хэлбэл өнгөрсөн цаг хугацаа гэдэг чинь ирээдүйд нөлөөлт юм а гэдгийг нөлөөлдөг учраас тоо аргыг авч ашигладаг байна. Тоо аргуудыг дотор нь хоёр үндсэн хэсэгт хувааж. Хугацааны цувааны аргууд, шалтгаан, үр дагаврын арга. За ингээ хугацааны цувааны аргыг наривчилж үзье. Хугацааны цувааны аргыг ашиглаж байгаа тохиолдолд үндсэндээ дөрвөн хүчин зүйлийг тодорхойлно. Тренд буюу урт хугацаанд өсөх, буурах зүйл тогтол. Манай борлуулалт урт хугацаанд өсөж байгаа юм байна, аль эсвэл буурч байгаа юм байна, тогтворж байгаа юм байна гэдгийг тодорхойлох. Хоёрдугаарт улирлын нөлөөллийг авч үзье. Борлуулалтанд чинь нөлөөлж байгаа, богино хугацаанд нөлөөлж байгаа тийм давтагдах зүй тогтлыг хэлдэг байна. За баярын үеэр ингэн, шинэ жилээр ингэн, өвөл ингэн, 100 ингэн. За энэ маань улирлын нөлөөлөл байна. За мөн цикл нөлөөлөл буюу урт хугацаанд давтагдах зүй тогтол байж болно. За мөн тогтворгүй элемент буюу тодорхой шалтгааны улмаас нэг удаа гинтийн байдлаар нөлөөсөн нөлөөлөл байж болно. Тэгэхээр энэ дөрвөн хүчин зүйлээр хугацааны цуваагаа шинжилж үздэг байна. За хугацааны цувааны шинжилгээний арга дотроо үндсэн 3 арга байна. Энгийн экспоненциал тэгштгэлийн арга, жигэнсэн дунджийн арга, харьцуулах арга. За энгийн экспоненциал тэгштгэлийн томьёог та бүхэн харж байна. За тэр альфа элементийг бол өөрсдөө урьдчилаад өгнө. За тэгээд үлдсэн томьёон дээр харагдаж байгаа. За томьёонд орлуулаа бодох юм бол 2004-өөс 2008 оны борлуулалтын гүйцэтгэл өгөгдсөн байна. 2009 оны гүйцэтгэлийг энгийн экспоненциал тэгштэглээр таамаглахад 366 нэгж болж. За үүн дээр нөгөө альфа элемент нь 2 байхад засварлагдсан утгуудыг та бүхэн олж харж явах хэрэгтэй байна. Жигэнсэн дунджийн аргыг бас ашиглаж болно. Жигэнсэн дунджийн аргыг ашиглахдаа за бидний жишээн дээр бол 3 цагийн дунджийн арга гаргаж ирсэн байна. 4 оноос 8 оны борлуулалтын хөдөлгөөн өгсөн. За үүнээс 3 жилийн борлуулалтын хэмжээнүүдийг нь аваад за тэгээ 3-таа хуваагаад засварлагдсан утгыг гаргаад ирчихсэн байна. За ингээд засварлагдсан утгаар 366-ны 6 гарах нэ. 2009 оны гүйцэтгэл байна. Харьцуулах арга бол таамаглаж буй борлуулалтаа тэнцүү жилийнхэн борлуулалтын орлогыг өмнөх жилийн борлуулалтын орлогодоо харьцуулсан харьцааг харьцуулах арга гэж хэлдэг байна. За тоо аргын дараагийн нэг бүлэг арга бол шалтгаан үр дагаврын арга байдаг гэсэн. Түрүүн бид нар хугацааны цувааны аргуудыг үзсэн бол одоо шалтгаан үр дагаврын аргуудыг үзье. Шалтгаан үр дагаврын арга дотор 3 янз аргатай. Регресс корреляцийн шинжилгээ, эконометрик загварын арга, орц гарцын загварын арга. За регресс корреляцийн шинжилгээ гэдэг маань хоёр хүчин зүйлсүүдийн юм уу аль эсвэл олон хүчин зүйлсийн регрессийгээд хоорондынхын хамаарлыг тооцож гаргаж ирж болох нь. За та бүхний энэ харж байгаа жишээн дээр хүн амын өсөлт борлуулалт хоёрын хоорондын хамаарлыг тооцож гаргасан байна. За хоёр дахь төрлийн арга бол эконометрик загварчлалын арга байна. Борлуулалтанд нөлөөлдөг хүчин зүйлсүүдийг тодорхойлоод тэдгээрийн хооронд корреляцийн шинжилгээгээд хоорондын хамаарлын хүчийг тооцоод хамаарлын хүчийг тооцсныхоо үр дүнд борлуулалтын тэгштгэл боловсруулчихдаг.
За тэгээд нөгөө борлуулалтын нөлөөлөх хүчин зүйлсийн өгдлийг л өгөөд байхад борлуулалт маань тэгшдэглээр гараад байдаг аргыг эконометрик загварын арга гэж хэлдэг байна. За 3 дахь төрлийн арга бол орц гарцын загварын арга. Нэг салбарын гарц нь нөгөө салбарын орц болдог тул өөрийнхөө орц болох салбарын үйл ажиллагааг судлан гарцаа таамаглах. Жишээ нь спиртийн үйлдвэр. Спиртийн үйлдвэрийн орц бол улаан буудаа, газар тариалангийн салбар байдаг. Газар тариалангийн гарц ямар хувь вэ гэдгээс хамааруулаад спиртийн үйлдвэрийн бүтээгдэхүүн хэрэг хэмжээгээр гарах вэ гэдэг шийдвэр гарна. За мөн нөгөө талдаа гурилын үйлдвэрч гэдэг. Тийм учраас улаан буудаан газар тариалтыг сонирхож үзээд өөрсдийнхөө таамаглаж байгааг орц гарцын загварын арга гэж хэлдэг байна. За ингээд борлуулалтыг таамаглах аргуудыг тоон болоо тоон бус аргуудыг авч ашиглахдаа та бүхэн дараах 7 зүйлсийг харгалзаж үзэх ёстой байна. Нэгдүгээр авч ашиглаж байгаа арга чинь ойлгомжтой, хялбархан байх ёстой. Хоёрдугаар оновчтой буюу таамагласан таамаглал борлуулалтын гүйцэтгэл хоёрын зөрүү хамгийн бага байх тийм аргыг авч ашиглах. Гуравдугаар тодорхой цаг хугацаатай байх ёстой. Өөрөөр хэлбэл 9 он, 10 он, 11 он гэх мэт. За дөрөвдүгээрт мэдээллийн олдос боломж дээр түшгэлдэг. Зарим тоон аргуудыг ашиглах гэсэн боловч хугацааны цуваа байдгүй өнгөрсөн үеийн өгөгдөл байхгүй бол ашиглах боломж нөхцөл бүрдэхгүй байна. За 5 дугаарт мэрэгсэн хүний нөөц буюу танай байгууллагын борлуулалтыг таамаглаж байгаа хүмүүс чинь ямар чиглэлээр мэрэгсэн хүн байгаа юм бэ гэдгийг харгалзаж үзэх хэрэгтэй байна. 6 дугаарт нөхцөл байдал дасан зохицох. Зах зээл хурдан хувьсаж өөрчлөгдөж байгаа. Тийм учраас борлуулалтыг таамаглах аргаа ч гэсэн түүнийг дагаж хөгжүүлж өөрчлөл. За 7 дугаарт тухайн аргыг ашигласнаар гарах зардал түүнээс олж авж байгаа үр ашиг хоёрын хоорондын харьцааг тооцож үзэх хэрэгтэй байна.